Би болохоор ерөөсөө дам мах шааруулж байна. Гайхаас гадна бас амар үнэтэй болж байгаа юм шиг байна. Тий. Эднийхийг шатааж байна. Ер нь нэлээд шатааж ах шиг байна тий. За яг хөө сайхан идчихээч. Яаж нөгөө гоё Монгол мах юм гүйцгүй. Тэгтээ яг хөө бас нэг муу гэж хэлэхгүй. Соён дуртай. Тийм болохоор аль соён хуу маягийн шаруулч та. Гоё болсон бай. Чи өдөрний өстө хамаг махаа шатааж шүү дээ. Сая миний нэр усыг бичиж тэмдэглээд байсан. Нөгөө хар дансанд нь орчих шиг боллоо тий. Ерөөсөө тэр чигээрээ бараг 1 кг махаа бараг шаруулчихж байгаа байхгүй юу? За би нэрээ үнэхээр одоо гайхаад байна. Аризонад явж байгаа дээ штэ. Үнэхээр одоо Монголын барбекю гэж одоо байдаг ч юм уу гоо ч юм уу бөөмөд. Энэ хардаа. Хэдүүлээ ороод нэг үзчихье. Монгол барбекю. Ганцтай биш штэ. Нөгөө Монголын барбекю гэж одоо ёстой жинхэнэ нөгөө гоё том ширмэн дээр шардаг. За тасархаа харагдаж шүү. Энэ чинь нөгөө Монгол баатрын нэг гоё хувцас байх гэж бодсон чинь нөгөө Европын рецорыг ингэ сайхан тавиад нөгөө бас сайн нөгөө юугаа мэдэхгүй л аль да тий нөгөө түүхээ мэдэхгүй учраас сонирхолт татах маягтай нэг юм хүм хийцэн байна. Монгол баатар бамбан дээрээ багшаардаг байсан гэдэг домог байдаг. Тэр чинь бол одоо хог чулуугаар тий тэгээд шорлог шороор тэгээ янз бүрийн төмөрн дээр юм хайчдаг хүмүүс шүү дээ. Халуун чулуун дээр ч гэсэн одоо мах шараад идчихнэ. Тэгж лагш шардажсэн одоо надаас бас би очоод айгүй олон хоолыг одоо өөрсдөө хийдэг байж байгаа хэлийн чонд алдаад тэгээд эргээд мартаад за ер нь гахаа өхөрлөө байх шиг байна да. Дахиад байгаа юм байна. Яг ямар соус идмээр байна. Өөрөө соусоо сайхан найруулад. Тэгэхээр сайхан овоолоод хийчих хэрэгтэй байна. Дандаа бургер, пицца ингээ янз янзын хоол идэх дахаар нэг өөрөө нэг гоё мах шараад идэх нэг гоё байдаг штэ. Би өөр ерөөсө дам мах хийчлээ шүү. Тэгээд хэдүүлээ нөгөө голдоо шэрлээд идчих юм ямар амаатай тий. За би болохоор янз бүрийн холсон. Ганаа бол ер нь ерөнхийдөө дам мах шаруулж байгаа шиг байна. Яг бол бас махсаж байгаа хаа. Чи ч ер нь гоймонгийн хөвгт юм биш үү? Ер нь надаа Монгол хүмүүс нөө биш үү? За наригж байгаа шүү. Юусе дан гэж мах шаруулж байгаа юм байхгүй шүү. Дандаа эрдэн шиш ногоо могоо янз янзын юмтай холиод би болохоор ерөөсөө дам мах шааруулж байна. Гайхаас гадна бас амар үнэтэй болж байгаа юм шиг байна. Тий. Эднийхийг шатааж байна. Ер нь нэлээд шатааж ах шиг байна тий. За яг хөө сайхан идчихээч. За. Тэ сайхан байна уу? Сток. Амт бол тасархаа. Эдэмтэй. Яаж нөгөө гоё Монгол мах юм гүйцгүй. Тэгтээ яг бас нэг муу гэж хэлэхгүй. Миний хувьд бол энэ хийсэн ногоо бүхэн нэг яг айдахан таасан байна. За нарийн ярих юм бол бас Монгол хамт гарсан байна гэж хэлж байна. Чи өдөрний өстө хамаг махаа шатааж шүү дээ. Сая миний нэр усыг бичиж тэмдэглээд байсан. Нөгөө хар дансанд нь орчих шиг боллоо тий. Ерөөсөө тэр чигээрээ бараг 1 кг махаа бараг шаруулчихж байгаа байхгүй юу? Гайхаад байл ер нь. Соён дуртай. Тийм болохоор аль соён хуу маягийн шаруулч та. Гоё болсон бай. Ер нь бол мах болтоо. Гэтэ бас ногоо гомонгаар хажирлаад нэг жоон халуун ногоо илээ. Энэ халуун ногоо бас ихгүй амттай. Very delicious. Yummy. За амраа чи нэг айтаахан машин унал та. Яагаад одоо ийм сонир машин унаад идэм бэ? Энэ миний хүч би харин хөдөлж авах санаатай. Энэ эзэн харааг үз. Энэ одоо зархай болоо яах юм бол. Дээр үе мөртлөг сайхан юм байна те. Энэ сайхан юм. Энийг бол сайхан одоо аваад унчмаар байна. Танаа одоо авцалааны гадаа бол тавьчихад бол энэ бол бас гоё үзмөр болох нь шүү дээ. Тийм энэ ингээд одоо хэдэн оных юм бэ энэ одоо? Ford. За нэг бараг нэг 40-50 оны машин биш үү? Энд чинь тасархай амт биш дээ. Бүр дээр үе хардаа. Яг оргоор байгаа. Нэмэлт бодож игээгүй. Бодог нь яг хуучнараа. Шинэ бол өгтөө энэ зарагдвал нэлээд үнэтэй явах бах тий. За 5 жил зараг. 5 жил зараг. Үгүй ээ. Гэхдээ нөгөө юу ч дээ түүхэнд орсгол гэдэг утгаараа тий. Үнэтэй болох байх л гэж би бодоод байхгүй юу? Яг энэ машинуудыг засаж янзалдаг нөхдүүд бас их үнэтэйгээр их хөдөлмөр орно. Нэлээд ажил хийгдэн тэгээд их үнэтэй зарагдана. Хэд өрхөө багцаагаар. Зарим газар бол 50-60 мянган доллар, 100 мянган доллараас дээш болгоцсон, хоногдсон тийм тохиолдол байгаа шүү дээ.